За чам зодолдог гэдэг гэж ямар ацны байх вэ хэвээр. Ногоо 3 тасрал гүрвлийн дайтай гэдэг баха. Хамтайгаа баха 5 жил тулаа хийгээгүй. Ийм духыг хагална гэх юм бол ой. Маш уу. Ийм дух цөмөхөө биз таа минь. За тэгэхээр энэ дугаар дээр хідүүлээ мэрэгжлийн тулаачид галзууртлаа уурлаж тулааныхаа өмнө бас тулааны дараа нэгнийг зүгээр л алах шахсан. Тэр тусмаа Монголд тэр чинь бүр утгаараа болж байна. Үйлдэлээрээс тэр нүдний харцаараач тэр өсөлтөгчөө бүр хороохоор шийдчихсэн. Үүн дээр нэмээд өсөлтөгчийнхөө багийнхан руу хүртэл асаж зүгээр л бүх зүйлийг оронгоор нь эргүүлж бүр дахиад цаашлаад энэ галзуу үйлдэлээсээ болоод эрүүгийн хэрэг үүсэж аавын хаалга татах шахсан. Ер нь л эвгүй бие арзаасан зүйлүүдийн талаар авч үзэх болно. За ингээд эхлэе. Нэрвээ багтаатаа рингэн дээр уучраа олж болно шүү. Шилжчнаад олон юм яриад хүүхэн шиг хар хүүр хэлчихэж. Тэгээд бокс тоглох юм уу? Зүгээр л би чаа зүгээр л амар зодмоор байгаа байхгүй юу? Зөө. За юу ч гэсэн энэ дугаар эхлэхээс өмнө тулааны спортын талаар галзуу дугаар бэлтгэдэг UFC ивентүүдийг хаяа шимтэн үздэг залууст энэ сувг яг зориулагдсан. Та энэ сувг дээр subscribe дарж өөрийнхөө үздэг сувгийн жагсаалтанд нэмэх ёстой гэдгийг одоо ойлгосон бах. За тулааныг бол би дуудсан. Хүүтэн царайнаас юу ч байхгүй. Тэгэл муухай харцнаас хүмүүс нэг айна гэж боддог юм шиг өөрийгөө. Тэгээ ерөнхийдөө би бол аягүй амар уур өрөөд байгаа. Хүмүүс нэг худлаа юм пэдэж мэддэг энэ зан нь бол надад угаасаа таалагддаггүй. Энэ далдаас хүмүүс ч угаасаа хол явдаггүй байхгүй юу? Зүгээр л би чаа зүгээр л амар зодмоор байгаа байхгүй юу? Зөө. Юу болох вэ? 2 дугаар раунд би цохиж унгасан. 7 8 9 гэж тоолж огт босч ирсэн. Дахиад тоглосон. Энэ нааг оноогоор хоцсон. Тэ 3 раунд бүтэн тоглоод. Яа хоцсон бол хоцсон шүү дээ. Тэгээд яа энийг би хахад бадатси намайг бүх талаар дуудаж чадахгүй юм байж. Би ягаад наа өөрийнхөө төлөө дуудаж байгаа сайн. Би энэ дээр тэгтээ зөвшөөрч байгаа. Тамирчин хүмүүсийн рингэн дээр хоёул сайхан. чи жоох ёс зүйтэй байзаа. Энэ болохоор гадаадыг дүүр яагаад байгаа юм яагаад хүний нүрэл рүү хараас цацнаа гэдэг ч үгс үг юм. Өөрийнхөө яг нэг хүүтэн царайнаас өөр юм хэд бол яг юу ч шүү дээ. Тэгээ холмогоор дууд наваа дараа нь дууд гэлтэй. Хоёулаа эд үе дээр явж байсан, одоо ч явж байгаа Монголын жинхэнэ хийтэй бол хийтэй, ууртай бол ууртай, хүнд цохилттой бол хүнд цохилттой хоёр залуу сошиал сүлжээд муудалцаж Монголын хүн амыг тэр чигт нь хоёр талцуулсан. Нэг нь мэрэгжлийн холимог тулаанд шин чихдэг, нөгөө нь мэрэгжлийн боксчин Цэндбаатар. Энэ тулаан Цэндбаатарын ялалтаар өндөрсөн байдаг. Монгол шинэ шиг гадуу Монгол нациг тадамж ахаах олон дөрөөрөө энэ гуратуу сайдуроо гэрмөөд болж аваарай. За тэгээ тэмцээн дууслаа асуудал шийдэгдлээ боксер бол мэдээж мэрэгжлийн боксчин авах нь тодорхой. Гэхдээ үлгэр дуусах болоогүй. Цэндбаатар маань дараагийн холимог тулаанчтай бас сошиалд маргалтаад эхэлсэн байдаг. Тэр нь холимог тулааны галзуу залуу ган түлхүүр байж таарав. Тэгээд тэрний гандлахуур гэдэг ах уу. Нэрвээ багтаатаа рингэн дээр уучраа олж болно шүү. Би 8 сар тулаантай 8 сарын тулаан дээр ирээд намайг бас яаж хүн зоддгийг хар заяа. Тэгээ таны бодол арай өөр болж магадгүй. Тэгээд үзмээр өгөөл тэр рингэн дээр уучраа олъё. Сайн байцгаана уу? Би гандлахуур байна. Боор бэлтгэл хийгүүчтэй нэг газар орж бэлтгэл хийгээд Цэндбаатар гэр нэг залуу байдаг шүү дээ. Бокс чинь. Тинтэй бөөмөөсөн чинь ганц нэг зохиурчаад шилжчнаад олон юм яриад хүүхэн шиг хар хүүр хэлчихэж. Тэгээд бокс тоглох юм уу? Бокс тоглох нэг тийм холимог талаанын зохиулчаад өөр төрлийн бүхэн зохиулчаад шилжчнаа яваад байдаг. Тэгээд өнөр жоохон хэмжээндээ байцгаарай гэж хэлээ да. Духыг чинь цөм зохноо, алнаа хяднаа, боож унгаанаа гэж бидгээ чимээгүй байж хэвчээ байсан юм уу те? Нус минь хой. Духыг чинь цөмлөн алнаа гэж хэлхий чинь би сонссон хүмүүс сонссон заяа. Чи ээ штэ. Ийм духыг хагална гэх юм бол ой.
Маш уу. Зөө. Үдэштэй хараадааны хөдөлгөөний тамирчин Паникнд орсон яг юу хийхээ мэдэхгүйсэн зогсоод өнөөгч бахирал ийсэн намайг хаалан таална гэдгээд би ч яг тэгээд Яагаад гэнэ даа гэж. чи тоглож чи чамайг сошиалаар ингээд бүр цаа чин байд суулгахгүй штэ. Тэгээ чи наадныхаа амыг таглахын тулд чи тоглох хэрэгтэй юм шүү гэсэн саналын дагуу би тоглосон байгаа. Тулааны үр дүнг бол үзэгчдээ мэдж байгаа хэрэг. Холбог тулаанч Жалам хар болон Ган түлхүүр нарын тулаан эхнээсээ сошиал бас л бүх хүмүүсийг хоёр талцуулсан. Жалам хар Ган түлхүүрийг шатаахын тулд олон дайралтуудыг хийсэн. Хувийн амьдрал, ардын амьдрал, нутаг ус гэд бүх зүйлийг л дайралтандаа хэрэгдэж байсан. Ган түлхүүрийг нэлээд бухимдуулсан. Эцэс үлд нь асуудал шийдэгдэж Ган түлхүүр нэгдүгээр үед Жалам харыг хөлийн өшөглөлтөөр нам утуулсан. За тэр ганц бүрийн хойтлын гарын хажуу болон хойтлын гар хожиж цацаа. Уурхаагаас ирсэн ч илүү юу гэхлээ нэг тийм амар халтаасан нэг хачин бицдал орж ирж исэн. Энд бас мэдлэхгүй шууд хэрүүл хийх гэдэг нэг үү юу? Ой, чам мамдгаа муу мангаг бацаам хатагаа яа хайтагаа яг ой. Юм мосны мамдаг бацаа байж чам мамдаг шээ ч юм уу андуурсан бацаа ч. Тий, наа амнаас болдог шүү. Тэгээд хэр аргийн уулгачиг ахмах гэд хүнтэй нэг ахтуу болоод байдгүй. Чи алуулваа биз наа ганц түлхүр ч бас эвгүй бацаан байлаа шүү. Хилээд ахад чи яалаа юу болоод Үзэлгүй үзэх юм үзэхгүй айгаад байгаа гэж айхгүй үзэл үзээ. Тэг гэрээд гангаш зурхгүй бол пистаны. за тулаа ихэд асуудал алга. Нэгт би чамтай хэрүүл хийгээд байх хэмжээний хүн биш чи өөрөө мэдж байгаа тийм үү? Газ нэг дэлгүүр нээчээд пистач одоо энэ хинбэ пистаны. Хоолой гэж боолсон заяа. Ногоо 3 дасрал гөрүлийн дайтай гэдэг баха. Хамтайгаа баха 5 жил тулаа хийгээгүй, бэлтгэл хийгээгүй ч гэсэн. Та чам зодолдог гэдэг гэж ямар ацны байх вэ писта. Эцсийн өмнө хулгад мөн охоцоо аташ шүү шамаа пистаа давгаад байгаа. Чамшиг мөн нэнжаг бол аташ шүү пистаа. За тэгвэл Жалам хар чин зоригийн хоёр тулаанчийн дунд үүссэн шоу бас л олон хүнийг талцуулж тулааны хүлээлтийг үүсгэсэн байдаг. Хоёр тулаанч залуу олон нийтийн сүлжээнд хараалын үгийгч гамгүй урсгасны үндсэн дээр тулаан удалгүй зохион байгуулагдсан. Хэвжээн дээр хатуухан нударгыг ч ёстой улаан үргэлгээд үлэгцгээсэн. Эвгүй зохиол авсан. Санаг хөвтөл. За дараас нь зохилтууд. За Жалам хааны дараас нь маш хүчтэй зохилтууд явсан. За хажууд нь гараа зогсон. Гурвалжин жигсэн. Энэ мөр шахацсан байна. Энэ нэлээд даварсан. За энэ юу нэгэ дуусах юм байна. Их лав орсон байна. Энэ гурвалжин маш лав орсон байна. Эцэс үлдэн Жалам хар гарын гурвалжин болтоор ялж өөрийн тулааны карьерийг нэгээр нэмж чадсан юм. Өрсөлдөгчөө удуучлаа. Монголд болсон хамгийн аимшигтай зодон Дэвжээнд ирэх тулаан бол бодох шаардлагагүй Солонгосын Road FC холбооны дээд зэрэглэлийн холимог тулаанч Нандэ Эрдэнэ эсрэг Dragon House холбооны авраг Отгонбаатар эдгээр залуусын дунд ямар ч маргаан үүсээгүй хин хиндэ маш хүндэтгэлтэй хандаж байсан ч тулаан эхлэхэд Дэвжээнд дотор нэг жинхнээсээ алхах төгсөн. Ёстой хүний шар ус босно гэдэг л болсон. Тулаан үтсэн бүх хүний шар ус боссон. Нэг ч үс хөвтэй чигээрээ үлдээгүй. Үгээрээ биш үйлдэлээрээ хин гэдгээ харуулна гэдэг чинь л энэ юм да. Энэ тулааныг үзэх хүмүүс бол мэдсэн бас мэдэрсэн. Ёо ямар амар цогтөг юм бэ? Юу вэ? Эн чинь ингэж цохиж байхад яагаад ундаггүй юм бэ? За арайчтай эн чинь нэгнээ аллаа штэ. Монгол хүмүүс нэгнээ ингэж зодож байгааг хармааргүй байна. Яана нүдний юм харж байгаа болов гэх мэтлэн үзэгчд 1 секунд амар 50 байгаагүй. Зодоон дуртаан жаргаж үзэж, зодооноос айдган зовж бүх шахсан аимшигтай ивент болсон. Тийм ээ Монголд энэ тулаан болоход замын төвчрөө бүгд арилсан. Учир нь бүх ирчүүд энэ ордонд цугларсан. Эцэс үлд нь энэ тулаан тэнцээгээр дууссан ч тулааны дараа бичлэгийг дахин ухрааж Нандин Эрдэнэ MFC холбооны авраг болж бүсээ гартаж авсан юм. За Нандин Эрдэнэ гэрд хоргоц гүдсэн. Хамгаалах. За бас тийм. Яг тэр харуулдаг. За Африкад нүүдгэн цагт дахиад хажуу яг орсон. Удаар авсан. За Нандин Эрдэнэ бас хараатай юм аа.
хурдан гаргаад. Яа. Дахиад чиг тулааны үзүүлж байна. Дахиад жонсон. За эндээс дуус боломж байна. За нандин жиг ажиллах боломж байна да. За төв. Дахиад баунс байж явсан. Дахиад явсан. Стайл гэжтэй. Хоёр тавьж хоёр. Тэгээд энэ тулаан албан ёсоор тэнцвэрээр өндөрж байна. За одоо тэгвэл баг зэрэг хөнгөн сэдв рүү хазаая. Тулааны спортод хэрүүл маргаан хар бараан зүйлүүд олон байдаг ч бас эсэргээрээ болдог зүйлч байдаг. Баг зэрэг хөнгөн сэдв авч үзье. Тэр нь юу вэ гэхлээр эерэг зүйл. Инээдтэй бас хайр хүрсэн үйл явдлууд ч болдог. Роман нэр хажууд нь бүсгүйхэн зогсож байгааг анзаарахгүй. Мэдрэмж гэж ёстой түүх чалга өгтлэн цочоолоо шүү дээ. Дэвжээний шүүгч бас л эвгүй эрсдэлтэй ажил. Тулаанчийн санамсаргүй үйлдэлээс болж хүн цогцолтод орж нам цохиулахгүй бас гарна. I have a referee is a very tough guy. Might get a switch to the referee here because he's still on the deck. And the rolling thunder as he steps between. Ард агзаараа унана гэдэг бол зүгээр л аюул. Энэ шүүгч энэ залууг маш эвгүй гэмтлээс бүрэн хамгаалсан гэж хэлж болно. Өрсөлдөгч гэсэн хүн шүү дээ яг чамтай адилхан ардаа хэвийн амьдралтай. Чиний өстөн дайсан бол биш. Харин өрсөлдөгч байгаа учраас чи амжилтанд хүрч байгаа юм яг эсэргээрээ. Чамтай өрсөлдөж байгаа хүнийг хүндэтгэх хэрэгтэй. Бүрийг нь оруулж өгөөд буцаад тулаандаа орно. Нам цохиж унтуулаад дэвжэн дээрээс буугаад хэвийн амьдрал руугаа марш. Жин хэмжих арга хэмжээг сэтгэлээ ичлэх халуухан газар болж хувирна гэж хэн санах билээ. Тайзыг чимж үзэгчдийн нүдийг хужирлаж байх үүрэгтэй бүсгүүд тулаанч залуу цэцэг бэлэглэв. Ёстой хөөрхөн бүсгүүгээ бүр ичээгээд л гихтэл хөөрхөн ямар хамаа байсан те. Ядаж байгаа юмд арга байгаа биш. Авраг том биетэй тулаанч залуу маань жижигхэн хүүхэд чиг болчихсон. Нөгөө бүсгүй бас мэдрэмжтэй зураг авах үеэр байраа солиё гэж ятгаад л нөгөө хоёрыг маань улам ичээгээд л иймэрхүү хөөрхөн үйл явдал бас болно. За энэ удаагийн дугаар нэг иймэрхүү байлаа. Ер нь бол энэ сувг холимог тулааны чиглэлээр тасархай контентуудыг бэлтгэдэг. За ингээд та дугаараа үзэж дууссан бол мэдээж subscribe товчон дээрээ дараад Oki MMA галзуу сувгийг өөрийнхөө үздэг сувгийн жагсаалтанд нэмэх. За ингээд арай хитэрчлээ. Ингээд хэдүүлээ дараагийн галзуу бичлэг хүртэл түр баяртай. Бай. His power is phenomenal. His technique is so precise. He is one of the best fighters alive. Whoa! He got him! The belt is headed to Spain! You get exactly what you asking for. I already proved that I'm the best fighter in the world. To be the best, you gotta beat the best. The best is blessed. Ladies and gentlemen, one of the best of all time, Max Holloway! He wants to show everybody that he's the greatest featherweight that ever existed. This dude's a bad man.